Чэ галсан ял басан 61-ийнхаа жил дээр 6 сараар тэнцэг харгалзах ял шийтгүүлв. Нийгмийн өмч үргэлдүүлсэн гин. Урд хаврын зудаар мал өгүүлснийг хуулийн хэлээр ингэж нэрлэх аж. Уг нь зэмлэл дуулаад л өнгөрөх байж. Гэтэл өөрөөс нь боллоо. Олон цугласан хурал дээр муугийн дуудсан нэгэнд зүдэрч байхад атга өгөөгүй байж битгий дөвчгнөөд бай. 10 хэдэн төлөв байтугайг наад нэгдэлт ч н оруулсан бий. Гиснээс болж гурвалжин дөрвөлжин хэрүүлд орооцолтон сүүлдэж бүр улаан цамдаа гарч хурлын тэргүүлэгчдийн өөдөөс нудраг зангидж байгаад олдны буйнаар та нар шиг л гараа угаагаагүй. Шоромч нь авдаг юм бол та хэдтэл цугл очин доо гэж бархирхаа хүрчээ. Түүнээс хойш хэдэн сарын хойно тим юм болсныг өрөөж мартчихсан явж исэн чинь нэг өдөр отрын бэлчээрээс дуудан авчирч сумын төвд хэд хоногийн турш хашиж байгаад байцаасны эцэст ял сонсгоо тэр өвгөн муужрах шахлаа. Энэ нь айснаас биш ууралснаас болжээ. Тэгэд шүүхийн эндрийн сүлд рүү гараараа чичлэн байж халуунд халж хүйтэнд хурч явсан өсгсөн хідэн малаа улаан мөнгөний үнгүй өгч бас дээр нь хид хид нуглан өсгөж өгөх гэж явсаар байгалийн зуудын өмнө аргагүй хүчин мөхөстгийн эрхэнд цөөнийг хоригдуулсныг өргөдүүллээ гэж бас өнөө хідэн малаар л арилжиж авчирсан хоногт хоньны эзчтэй машин нэртэй мангас хөдөлгөлөн улсын ажлаас илүү хувийн цэнгэл хөөх эргэтэн даргатны үннийг хэлснийг гүтгэлээ гэж ялдаж байгаа юм бол наадах чинь сохорсон хөдөөний хөгшин надаас дор зөнсөн төр байна гэд хэлээ тавьчихлаа. Даагнаас болдоггүй даруугар амнаас болдгийг тийхүү бас л ухаараагүй байжээ. Хэрэг задарч мань хүн амны бэлгээс аштын бэлэг гихчээр ёрлоод байсан шорондоо үнэхээр л явхаар боллоо. Харин цуг авч явахаар амлаад байсан хүмүүсийнхээ бараагч олж харсангүй. Шоронгийн хаалга татах игшинд басанцын ууц нуруу бадаарин хөшөж илэг дотор нь цанхай хүндрэх шиг болсон мөртлөө ухаан санаа саруулсаад явцсан гайхалтай. Туулж өнгөрүүлсэн 160 нүднийх нь өмнө хормын дотор хөврөн өнгөрөв. Балчир, залуу, идэр, өтлөх насны хооронд зааг ялгаа байсангүй. Үргэлжийн зав зайгүй, бусдын эрхэнд ор амьдрахдаа жинхэнэ амьдрал хараахан эхлэегүй, харин хариугүй эхлэх юм шиг хүлээж хуурцаар өнгөрчээ. Хүн болох, мал маллах, өрг тэргүүлэх, үр удмаа үлдээх гэж үйлээ үзсний хэрэг гарсангүй. Өөрөө ажлын адгуус мал нь бусдын идэж болж эхнэр нь эхний шөнөөс л хажиглаж үр хүүхэд нь өөрсдийн жаргалыг хайж хаяад арилжээ. Үе үе алдас үлдэж муу нэр дуулж явсан нь ил байдгийг мэдэрснээс үүдсэн байсныг сая л ухаарлаа. Амьдрал нь ял байжээ. 80 хол гараад өнгөрсөн эцгийнхээ насаар баримжаалан бодоход алд ялын дэлмийг нь идлээд илээгээд байгаа бололтой. Дутууг үлдээхээр тэр шийдлээ. Тэгээд өгсөн хоол цайруу нь харсанчгүй. Уулын мухардах шорон бол хотын төв талбай биш болохоор тэнд түүнийг хинч үлсгэлэн зарлалаа хэмээн хөөргөж баатар болгох гэж төв готсонгүй. Харин ч гүжүүд өгшний хувийг хүртээд зарим хүн баяртай байв. Басанцыг өгөхөд эмч ирж насны дороотл гэсэн онош тавив. Дараа нь түүний цогцсыг шороонд булж нэрийг нь ялтны данснаас хаслаа. Амьдрал нэртэй ялаас ангижирхан тэрээ.